Тэр төр хувийн хвшлийн түншлэлээр сургууль цэцэрлэг барих юм аа л нэг онцгой сайн анхаарч боловсруулмаар л байгаа. Хувийн хвшилд бол боломж байгаамаа. Зөндөө хүмүүс уулзж जैन. Сая ундрам дарагч хэлж जैन. Хувийн компаниуд хороол дотроо сургууль барихаараа жилийн дотор барьчаад байна шүү дээ. Тэгээ улс болохоор ингээд удаад байдаг. Тэгэхээр барилгачийн ерөөсөө л тэр хөрөнгө санхүүжилтэнд шийддэгдэл мөнгө нь л байвал хурдан хийчих болдог л зүйл л дээ. Тэгээ би яагаад энэ сургууль цэцэрлэгийн барилгыг яриад байна вэ гэхээр энэс ч юм бол бас нэлээх проблемууд үүсээд байгаа шүү дээ. Одоо нийгмийн бухимдал сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй байна. Хүүхдүүд 3 ээлжээр хичээлж байна. Сургуулийн орчин муу байна гэд. Тэгэхээр энэ төрөвийн хвшлийн түншлэлийнхаа юмн дээр нэг бүр яг энэ сургууль цэцэрлэгийг нэг онцгой анхаарад нэг арай өөр зоригтой алхам хийж болохгүй юу. Тэгэхгүй тэгээд нэг урд нь ярьдаг юмаа л яриад ингээл за тэгээд л хувийн хвшлэн нэг хийгээл явна. За тэгээд 2 жил хуваагаад 50 гэл ингээл явахаар бол тэгээд нэг зоригтой өөрчлөлт гарахгүй байх л гэж хараад байл. Тэгэхээр хувийн хвшлийн санал гэж ойлгох уу? За Батхүүд дараа 3 8 микрофон. За гишүүний саналыг хүлээж авлаа. Боловсролын яамтай хамтраад биднээс энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийн эрх зүйн орчинд энэ үүсэж байгаа асуудлуудыг сургуулийн хүртээмжийг сайжруулах асуудал дээр анхаарч ажиллая.